Дундгой аймаг дахь Сагдаагийн газраас гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар 2017 оны эхний 11 сарын байдлаар хулгайлах төрлийн гэмт хэрэг буурсан эерэг үзүүлэлттэй байна. Иргэдийн өмчийн хулгайг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх чиглэлээр манай Цагдаагийн газраас бол тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүний нэг жишээ гэх юм бол аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллага, хувийн хвшлийн байгууллага бүх аж ахуйн нэгжүүдийг камертай болгох чиглэлээр камер тохиолол гэрэлтүүлэг, гадна тогтчлолт аюулгүй орчин гэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар аж ахуйн нэгжүүд маань одоогийн байдлаар бол бүрэн камержаад байна. Иргэд хоорондын хамтын үйл ажиллагаа, Цагдаагийн байгууллагын хамтын үйл ажиллагаа сайжруулах чиглэлээр хөршийн холбоо, хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол саналаа хүргүүлээд байгаа. Мөн тус аймгийн хэмжээнд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг бүртгэдэггүй нь гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсантай холбоотой шинжилэн батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжилтийг хангах энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар, Сайн цагаан сумын засаг даргын тамгын газар, Дэлхийн зүүн орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран жаргалтай гэр бүл 3 сарын аяныг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ. Аянуудыг зохион байгуулж түүндээ бол одоо нөгөө Цагдаагийн боолго дээр одоо дуудагдаж ингэж байнга ирдэг байсан бүртгэлтэй тий одоо айц төгшөр төрүүлдэг энэ иргэдийг гэр бүлээр нь оролцуулж энэ аянда хамруулснаар эдгээр хүмүүс бол тодорхой одоо нөгөө засвар хүмүүжлийг олж байнга ирэх явдал нь бол тасган зогсоогдсон. Дээрэс нь одоо энэ хүмүүсийн тулгамдж байгаа одоо ахуй амьдралд болон мөн одоо ажил төрлийн асуудлыг бол хамтран одоо тодорхой хэмжээгээр шийдвэрлэж өгсөн. Гэмт хэргийн гаралт цагийг наривчлан тодорхойлж гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ахлах албан тушаалтныг манлайлалыг дээшлүүлэх зорилгоор 7 хоног бүрийн баасан гарагт ахлах офицерууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж хэвшжээ. Гарцгаа зөрчдүүд маань ихэнхдээ 5 дахь өдөр үлдэгдэх одоо хандлах ихссэн учраас манайхын жилийн өмнөөс одоо ингээд Цагдаагийн албаагчдын газрынхаа ахлах албаагчдыг эргүүлдэг гаргаад ингээд хэвшээд одоо жил гарсан болж байна. Ингэснээр Дундгой аймагт үлдэгдэжсэн гэмт хэрэг зөрчлийн тоо 5 дахь өдөр болгон буурсан байгаа. Мандал говь суманд байнгын ажиллагаатай хяналтын цаг ажилласнаар орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг зөрчлүүд буурч байгаа юм. Хүйтний улирал эхэлсэн энэ үед орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нарыг осол хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Жолооч хурд хэтрүүлснээс болж нөгөө талаасаа бас анхаарал болгоомжгүйгээсээ тийм ээ. Мөн бас шөнийн нөхцөлд гэрэл шилжүүлдэггүй. Энэ асуудлаас болж зам тээр бас дийлэнх хувийг эзэлж байна. Тийм учраас жолооч нартай хандаж хэлэхэд замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй тийм ээ. Нэгэндээ хүлээцтэй энэ орон нутгийн зам дээр гэрлэн шилжүүлж хөдөлгөөнд оролцож байгаа ч гэж уриалмаар байна да.